Сайн байцгаана уу? За халгаан тостой өвдөгний массажаа хийе. За би энэ халгаан тосыг өөрөө одоо гэр аргаараа хийсэн байж байгаа. За тэгээ ерөнхийдөө бол 200 г оливын тосч байж болно, 9-ийн тосч байж болно. За 9-ийн тосоо ингээд бэлдээд би бол 9-ийн тос хийсэн. За 9-ийн тосоо бэлдээд за нэг аяг хуурай халгай. За тэгэл энэ хоёроо ерөөсөө нийлүүлээд хийгээл наранд 21 хоног байлгаж байна. За өдөр болгон тэгээд нэг ингэж хөдлөж явах хэрэгтэй. За ингээ 21 хоног болсныхоо дараа за шүүгээд ийм өөр савнд хийн. За аль болж юм бараан өнгөтэй ийм бор савнд хийх хэрэгтэй шилэн. За би болохоор тийм шилэн бор бараан өнгөтөөс сав олдоогүй учраас ийм шилэнд барааны шилэнд хийгээд за гадуур нь хар уутаар углаад за тэгээд сэрүүн газар хадгалах гэж байгаа. За тэгээд та нар маань яг тэгж ингээд бэлдээд за хийцгээгээрээ. За хамгийн гол нь энэ халгааны тос маань бол энэ бол одоо хамгийн сайн одоо энэ үе мөчний өвдөлтийг бууруулдаг, багасгадаг, айгүй маш сайн нөлөө үзүүлдэг. За ер нь бол аптекуудад бас ийм одоо тоснуудыг зардаг. За мөн гэрийн аргаар хийж болдог. За тэгээд би өөрөө бол гэрийн аргаар хийж болдгийг ингээд сонгоод өөрөө гэртээ хийсэн байж байгаа. За одоо ингээд та нартай би яаж массаж хийхийгээ бас за харуулъя. За жоох ингээд аашлуулж. За ерөнхийдөө массажаа хийхээс өмнө өдгөн дээр халуун сайхан бүлээн сайхан халуун жин тавьж болно. Массаж хийхээс өмнө за массаж хийж дуусныхаа дараа бол харин өргөслийг нь бууруулах зорилгоор хүйтэн жин тавьж болно. За хүйтэн жингээ шууд арьсан дээрээ тавьж болохгүй, мөсөө дааванд боогоод ингээ хөл дээрээ тавих хэрэгтэй. За миний хувьд бол эхлээд ингээ жоохон гарныхаа алгыг ингээ хооронд нь үрээд за тэгээ ингээ сайхан гараа нэгсэндээ халаачж байгаа гэсэн үг. За ингээ халаасныхаа дараа за өдөгнийхөө сайхан ингээд сайхан эргүүлнэ ингээ сайхан. Яг өдөгнийхөө үеийг яа ингээ сайхан эргүүлээд за ер нь бол та нар маань сайхан нэг дасгалын 1 минут те мөн 2 минут орчим ингэж сайхан хийх хэрэгтэй. Ингээ сайхан өдөгнийхөө үеийг за манайхан бол нар зүү нар буруу гэж те хэлдэг тийм. Нар зүү сайхан нар буруу яг өдөгнийхөө үеийг ингээ сайхан эргүүл. Өдөрт энэ халгаан тосоор бол та нэг юм уу 2 удаа ингэж сайхан массаж хийж болно. Өвдөлттэй бол өдөрт 2 удаа ингэж сайхан тосоо түрхэд ингээ массажлж болно. За тэгээд шүн унтахтаа бол харин сайхан байцаа тавиад боочж болно. Байцаагаа сайхан халаагаа те халуун усанд бол байцааныхаа навчийг 10-аас 15 тоолол аавна гэсэн үг. За тэгээд шууд хөл дээрээ тавиад аавн юм уу уян болтоор боочно. За скотч эднэрээр бол боож болохгүй юу? Хоолны хүнсний тийм скотчоор боож болохгүй. За эсвэл өөр нэг хувилбар нь хайруулын тавган дээр байцааныхаа навчийг дөнгөж сайхан халаагаад мөн шууд тавиад боочж болно. За тэгээ сайхан хонуулна гэсэн үг. За ингээд болол өвчин нь бол харьцангуй маш сайн багаснаа. За ингээд эргүүлснийхаа дараа за хуруугаараа юуныхаа энэ өвдгөнийхөө доотлыг те доотлыг сайхан ингээд баруун зүүн тийш нь ингээд сайхан шаазлж өгнө. За би та нартай харуулахын тулд ингээд урагшаага ингээд ингээд сайхан баруун зүүн тийш нь сайхан ингээд массажлаад. За та нар маань мөн гэртээ намайг бас дагаад хийж олно. За би YouTube-д оруулдаг бичлэгнүүдээ бол ерөнхийдөө дагаж хийхэд нь тохиромжтойгоор тийм жоохон урт оруулдаг. За тэгээ та нар маань бас ингээд YouTube-ийн бичлэгийг хараад дагаад хийгээд байж болно. За одоо яг үеийнхаа энэ өвдөгнийхөө яг дээд талыг яг өвдөгнийхөө энэ дээдлийг мөн
баруун зүүн тийш нь ингэж илж өгнө гэж уруугаар. За энэ массаж хийх маань нэгдүгээр сайхын юуныхаа булчингуудыг сайхан суллан хөлийнхөө. За хоёрдугаар гэх юм бол мөн сайхан цусны эргэлтийг сайжруулж өгч байгаа. За тэгээд цусны эргэлтийг сайжруулж өгснөөрөө бас өвчин бас багасах боломжтой. За бид нар болохоор нөгөө зарим тохиолдолд нэг юм хөл эрвгнээл бадаараад байна гэж яриад байдаг тийм үү? Да ялангуяа энэ захын эрхтнүүд болох хөлийн үзүүр тий. За гарын хуруу эднэр. За тэр маань мөн бас энэ юуны цусны эргэлт бас жоохон дутуу эргэлдэж байгаа учраас бас тийм мэдрэмжүүд төрж болно. Ерөнхийдөө бас одоо нөгөө суудлын мэдрэл дарагдчихсан тийм хүмүүсийн маань бас ерөнхийдөө энэ хөл нь бас бадаардаг. Минийхаас яг тийдэг. Тийм эргэндэг, бадаардаг тийм шинж тэмдэг байдаг. Тэгэхээр ерөнхийдөө тэр бадаарлт гэдэг маань бас өөр шалтгаануудаас бас бадарч явах болох нь байна. За тэгэхээр ихэнх хүмүүс бас энэ бидний бодохдоо ингээд нөгөө энэ зөвхөн энэ өвдөг маань өвдөд байна гэж бодоод байдаг. Гэтэл энэ өвдөгний маань өвдөлт энэ гуйны энэ булчингуудын чангарлаас болоод маш их өвддөг. Тэрийг мэддэггүй. Тэгээ энд одоо ингээ булчингууд чангарчихсан байлаа гэхэд тэр өвдөлт нь эндээ мэдрэгддэггүй мөртөөс өөр газраар мэдрэгддэг. За тэгэхээр эднийг сайхан сулж өгөх ёстой. За эхлээд сайхан энийхээ ингээд бүх уртлынхаа гуйыг сайхан ингээ гараараа баазна. За ингээ уртлынхаа гуйыг сайхан гараараа баазаад сайхан нэгсэндээ булчингаа сайхан сулж штэ. Тэр чангарсан булчингуудыг сайхан. За ихэнх нь бол ерөнхийдөө нөгөө өвдөлт ихтэй. За тэгээ үе мөчний өвчтөе хүмүүс маань өвдөлт ихтэй байдаг учраас ерөнхийдөө маш олон цагаар ерөнхийдөө суугаа байдалтай, хэвтэй байдалтай эдэр байж идэг. За тэр нь болохоор яг нөгөө булчингийн чангарал бас болох нэг шалтгаан нь болоод идэг. Нэгсэндээ хит тэнцвэргүй байдал альва ямиг юусоо дандаа буруу болгоод байгаа гэсэн үг шүү дээ. Эсвэл хит нөгөө их ачаалттай ажилдаг те хит их булчиндаа одоо тамирчид эднэр те хит их булчиндаа ачаал өгснөөс булчин чангардаг гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол ихэнх тохиолдолд хөдөлгөөний дутагдлаас болоод нэгсэндээ булчингууд маань чангарчихсан нэгсэнд агшаад байгаа гэсэн үг. За тэгээд тэр чинь тэгээд энэ дээдлийн булчин хөлийн булчингууд чангарснаас болоод тэр агшнаас болоод нэгсэндээ ингээд тэр өвдөгнийхөө энэ нэгсэндээ энэ юуг дээш нь ингээд татдаг. Тэгээд тэр өвдөлт мэдрэгдээд идэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ булчингуудыг сайхан сулна. За одоо энэ артлын булчинг. За энэ артлын булчинг сайхан сулна. Бас ингээ гараараа сайхан бүгдийг сайхан базаад өгнө. За тэгэхээр энэ тэр суудлын мэдрэл дарагдсан тэр хөлөө чирдэг тэр их өвдөлт байдаг хүмүүсийн хувьд бол ихэнх тохиолдолд энэ артлын энэ уйны энэ хонгоны за нурууны доотлын булчингуудын тэр чангарлаас их болдог. Тэгэхээр тэдрийг суллах хэрэгтэй. Тийм бол сайхан ингээ сайхан массаж хийж өгөх хэрэгтэй. За одоо ингэснийхаа дараа тохоогоо юм уу аль эсвэл ийм жижиг хатуу бөмбөг. За ерөнхийдөө нөгөө нэг юуны бөмбөг гэдэг те газрын тесний шар бөмбөг гэдэг тийм жижиг бөмбөг ихсэн. За энэ тохоогоороо ингээд уйныхаа нэгсэнтэй дотор талын булчинг шулнаа. Ингээд сайхан ингээд мухна. За их булчин чинь их чангалсан яг тэр газраа бол маш их өвдөлт мэдрэгдэнэ. За тэгээд тэр газраа бол сайхан зөөлхөн ингээд багаар сайхан ягаад айл болох сайхан тэрийг сулж өгөх хэрэгтэй. Тэгээ сайхан тохоогоор ингээд сул. За тэр жижиг бөмбөг бол бас болно. Тэр жижиг бөмбөгөөр сайхан бүх энэ гуйныхаа бүх булчингууд дээр сайхан ингээд бөмбөрүүлээ хатуу бөмбөгөөр те сулж болно. За одоо гадна талынх нь булчинг. Ингээд сайхан тохоогоо сайн дараад ингээд сайхан эргүүлээд ингээд булчингуудаа сайхан сулна. Юу
зөвхөн энэ өвдгөндөө массаж хийхэд байх биш. Энэ булчингуудыг хамгийн гол нь гуйны булчингуудыг солилж өгөх нь их чухал. Гуйны булчинг суллах, тэгээ гуйныхаа булчинг идэвхжүүлэх гэсэн энэ хоёр үйлдэл биднэрт их хэрэгтэй. Эсвэрээ идэвхжүүлээ сайхан булчиндаа ачаал өгөөд булчингаа сайхан чангалах тийм үү? Тэгээд булчингаа сайхан сул байлгах. Энэ хоёр маань их чухал. За ингэж сайхан бүгдийг энэ уртлынхаа буюу бас ингэж сайхан хоогоор ингэж дараад массажлж болно. За тэр жижиг бөмбөг бол ингээ доод талд уян доод талд эдрэгээ бүх булчингуудаа тэр бөмбөг эргүүлэхэд бол боломжтой. За ингээд өгнө. За одоо ингэснийхаа дараа хоёр талын яг хөлийнхөө энэ хоёр талыг сайхан дээшээ доошоо гэсэн халуун дөгтрэн сайхан илнэ. За энэ маань сайхан хөлийн цусны эргэлтийг сайхан сайжруулахад маань бас энэ өдгөний хойр орчны нөлөөлнө. Тэгэхээр сайхан хоёр талын сайхан ингээд сайхан илээд өгнө. За ингэснийхаа дараа сайхан ингэж жоохон сайхан суллаад ингэж өдгөнийхөө дээдл доотлыг бас нэг сайхан ингэж жоохон гараа хаалгаар ингэж тий. Яг өдгөнийхөө дээдл доотлыг сайхан. За мөн доотлыгоо яхтаа энэ сайхан энэ доотлын булчинг бас сайхан массажлж өгөх хэрэгтэй. Энэ доотлын нэрийн булчин энийг бас сайхан ингэж давхар ингэж сайхан. За ингэж сайхан. За ерөнхийдөө ингэж болно. За ингээд дуусныхаа дараа та нар маань өрөвсөл ихтэй авах юм бол жоохон хүүтэн чинь тавиад за ингээд сайхан боогод 10-15 минут болгоод очиж болно.